Сайн байцгаана уу? Электроникийн хэлхээ 2 хичээлийн ээлжид хичээл болох буцах холбоо гэдэг сэдвтэй хичээл маань эхэлж байна. За тэгэхээр буцах холбоо гэж нэрлэхээс гадна гэдрэг холбоо гэж бас нэрлэдэг байгаа. За англиар feedback гэж нэрлэдэг. За тэгэхээр буцах холбоо гэдэг нь яг юу вэ гэхлээр аливаа нэг электроникийн өсгөгч хэлхээний гаралтыг нь буцаагаад оруулалтанд нь өөр ямар нэгэн хэлхээгээр дамжуулаад холбохыг бол буцах холбоо гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр бид нар санах юм бол өсгөгч хэлхээ бол юм байгаа. За өсгөгч хэлхээний том хүчлийн гаралт оролтын хүчлийн хамаарал бол өсгөлтийн коэффициентийг гаралтын хүчил гэдэг бол өсгөлтийн коэффициентийг оролтын хүчлэлээр үржүүлсэнтэй бол тэнцүү. За тэгэх юм бол бидний өмнө үзсэн за энэ жишээнээр болохоор дифференциал өсгөгчийг ашиглаж байгаа. Дифференциал өсгөгчийн гаралтыг нь буцаагаад бас нэг өөр нэг өсгөгчөөр дамжуулаад оролтонд нь холбоно гэсэн. За тэгэхээр энэ хэлхээ бол дифференциал өсгөгчийн буцах холбоотой хэлхээ болчихж байгаа гэсэн. За тэгэхээр мэдээж бид нар өмнө энгийн дифференциал өсгөгч байсан бол энгийн дифференциал за энэний өсгөлтийн коэффициент нь заас k байсан гэж үзэх юм бол v out тэнцүү k үрждэг нь v-ийн нэмэхээс хассан v-ийн асуулчж байгаа гэсэн. Бид нар бол энгийн дифференциал өсгөгч бол яг ийм том яваар хэрэгждэг ба энд том яны дагуу ажилладаг. Хоёр оролтынхоо ялгуурыг өсгөдөг ийм өсгөгч байсан бол одоо буцах холбоотой болсон учраас буцах холбооны өсгөгчөө бол бид нар энэ удаа тооцож үзэх шаардлагатай болж байгаа гэсэн. За тэрний тулд яах вэ гэхээр мэдээж өсгөгчийн ерөнхийн томыг бол биелэх ёстой. За v out тэнцүү. За бид нар яг энэ дифференциал буцах холбоотой энэ дифференциал өсгөгчийн нийт хэлхээний өсгөлтийн коэффициентийн k FB буюу feedback гэсэн үгний товчлоор FB гэж тэмдэглэж юм бол юм болно гэсэн. За тэгэхээр энэ хэлхээний хувьд бол бидэрт харах юм бол оролт гаралтын хүчлүүд бол мэдэгдэж байгаа. За энэ өсгөлтийн коэффициент нь бол мэдэгдэхгүй байгаа гэсэн. За энэ өсгөлтийн коэффициентийг одоо олох хэрэгтэй. За тэрний тулд яах вэ гэхлээр бид нар зөвхөн энэ дифференциал өсгөгчийн хувьд өсгөлтийн коэффициентийг бичих юм бол өсгөлтийн коэффициентийнхаа энэ томыг бичих юм бол v out тэнцүү k үрждэг нь. За гаралтын хүчил бол угаасаа v out-аа оролтын хүчлийн хасах оролт эргүүлдэг оролтон дээр бол оролтын хүчил байгаа. За нэмэгтэр бол гэдрэг буцах холбооноос буцах холбооны өсгөгчөөс гарсан хүчил байгаа гэсэн. Тийм болохоор v f-ийг b-гээс хасах нь v энэ болно гэсэн. За давхар энэ өсгөлтийн буцах холбооны өсгөгчийн хувьд түүнээс гарч байгаа гаралтын хүчил гэдэг бол яах вэ гэхээр оролтонд өгж байгаа v out хүчлийг өсгөлтийн коэффициентээр нь үрдсэнтэй тэнцүү байна гэсэн. За тэгэхээр энэ хоёр томьёоны хувьд бид нар vf гэдэг хүчлийг ийш нь бол орлуулж болно гэсэн. За тэгэхээр орлуулах юм бол v out тэнцүү k үрждэг нь v out хасгана v нь болчихж байгаа гэсэн. За эндээс гишүүнчлэн үржүүлээд урагш нь оруулаад үзэх юм бол v out-ыг урагш нь оруулаад v out-ыг гаргачих юм бол нэгээс хасгана k үрждэг нь бета. За тэнцүүг нөгөө талд бол хасах k үрждэг нь оролтын хүчил болчихж байгаа гэсэн. За эндээс v out-ыг үлдээгээд энэ үжигдэхүүний хойш нь оруулаад бичих юм бол нэгийг хуваах нь нэгээс хасах нь kb үрждэг нь v нь болчихж байгаа гэсэн. За тэгэхээр бидний хамгийн их бичсэн энэ хоёроос харах юм бол v out нь v in байна. Тэгэхээр буцах холбоотой дифференциал өсгөгчийн өсгөлтийн нийт коэффициент бол яах вэ гэхээр энэ болж хувирж байгаа гэсэн.
Тэгэхээр бидний олох гээд байгаа нийт өсгөлтийн коэффициент нь бол буцах холбоотой өсгөлтийн коэффициент бол 1-ээс асуун k бета болчихж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хэлхээний өсгөлтийн коэффициент бол ийм болоод хувирчиж байгаа гэсэн. Тэгэхээр оролт гаралтын хүчил мэдж байгаа юм бол яах вэ гэхээр энэ томьёоны хувьд бол яах вэ гэхээр шууд бодоо гаргачна гэсэн. За энэ томьёоны сая гаргаж авсан өсгөлтийн коэффициентээс харах юм бол энэ өсгөлтийн коэффициент бол яг дифференциал өсгөгч учраас урдаас сөрөг эргүүлдэг өсгөгч сөрөг тэмдэгтэй гарч байгаа. За энэ өсгөлтийн коэффициент эерэг байх юм бол яг гэхлээр эерэг буцах холбоотой, сөрөг байх юм бол яг гэхлээр сөрөг буцах холбоотой гэж хэлэгдэнэ гэсэн. Энэ өсгөлтийн коэффициент ямар эерэг сөрөгийн утгаас хамаарат эерэг болон сөрөг буцах холбоо гэж нэрлэнэ гэсэн. За энэ яагаад буцах холбоог үзээд байгаа вэ гэхлээр сая хэлсэнчлэн эерэг болон сөрөг буцах холбоог ашиглаад ерөнхийдөө үйлдлийн өсгөгчтэй маш олон төрлийн хэлхээ хийдэг. Тийм учраас энэ бол буцах холбоо гэдэг бол маш хэрэгтэй юм аа гэсэн. Нэг гол шинж чанар нь болохоор бидний өмнө үзсэн өсгөгчн дээрээ буцах холбоо хийж гэх юм бол тэр буцах холбооноос холбоо хийхд ашигласан өсгөгч юм уу хэлхээнийхээ өсгөлтийн коэффициентийг шинээр үүссэн хэлхээнийхээ өсгөлтийн коэффициентэнд нэмж тооцох шаардлагатай байна. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.